Балигай. Дурсамж. Балигай гэж палигаар бар өвгөн. Пайтан хилтэй ээйтэн гуталтай. Зузаан хүрэн цувцаатай зул бүнгэн ловцтай. Өвлжин мөстэйсэн өвгөн буурал. Намайг сургуульд ороход өвгөн байсан. 8 төгсөөд явхад өвгөн байсан. Хожим нэг уулзахад өвгөн байсан. Хорвоод тэр угаас өвгөн төрсөн хүн. Тэр хүн цаашилж удсан он жилүүдийн тэртээс цагийн хан нэвт харагдана. Хагсаж хадсан хар модон тэрэг хойшоон чангаан. Хамар хатуу хашин хайныг хойшоон чангаан. Томоо гуталтай товир өвгөн тонгойж зүтгэн. Тэрэгтэй мөсийг хайныг чирч зүтгэн. Тэрэг хайныг хоёрыг өвгөн чирч зүтгэн. Тэр зураг надад өнөөж үзэгдэн. Өвлийн эхэн сард өнгө тономол хөхмөс ачин. Өвлийн сүүл сард өөдөс хэлтэрхий үермэг мөс ачин. Нэгэн өвлийн мөсөөр гол дуттал ачин. Нэгдэл мөсгүй болохоор сургуулийг илүү үзтэл ачин. Баялгай хоног саатвал байрны хүүхдүүд өлсөх байсан. Өлсөөгөө. Захирал багш гал тоогоороо гүйж зайлуул тогооч нар сандчих байсан. Сандчаагүй. Хагсаж хадсан хар модон тэрэг хойшоон чангаан. Хамар хатуу хашин хайныг хойшоон чангаан. Томоо гуталтай товир өвгөн тонгойж зүтгэн. Тэрэгтэй мөсөнд хайныг зүтгэж яваа ч юм уу? Үгүй ч юм уу? Тэрэг хайныг хоёрыг өвгөн чирч яваа ч юм уу? Үгүй ч юм уу? Тийм зураг надад өнөөч үзэгдэн. Тэр хүн цаашилж удсан он жилүүдийн тэртээс цагийн урсгал сурж зүтгэн. Балигай гэж палигаар бар өвгөн. Пайтан хилтэй ээйтэн гуталтай. Зузаан хүрэн цувцаатай зул үнгэн ловцтай. Өвлжин мөстэйсэн өвгөн буурал. Намайг сургуульд ороход өвгөн байсан. 8 төгсөөд явхад өвгөн байсан. Хожим нэг уулзахад өвгөн байсан. Хорвоод тэр угаас өвгөн төрсөн хүн.